санаа зовох зүйлгүй үедээ би санаа зовдөг. Учир нь би эрт орой хизээ нэгэн цагт дахин санаа зовох болно гэдгээ мэдэж байна гэж нэгэн цагт хэн нэгэн хошигнож байжээ. Бид санаа зовнилын эрен үед амьдарч байна. Олон хүмүүсийн хувьд санаа зовлт нь донтол мэт болсон. Тэд ердийн тун шиг өдөр санаа зовохгүй бол тухайн өдрийг өнгөрөөж чадахгүй болжээ. Гэвч Есүс дагалдагчдаа "Тиймээс юу идэх вүлээ? Юу уух вүлээ? Эсвэл юу өмсөх билээ?" гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Тэнгэрлэг эсэгч нь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм гэж тодорхой тунхагласан. Бурхны халамж маш гүн гүнзгий байдаг тул тэр бидний хэрэгцээг өөрийнхөө үүрэг хариуцлага болгосон бөгөөд тэр биднийг түүнд итгэхийг урьдаг. Бурхан хүүхдүүдэд итгэх, шаардлагатай бол гайхамшгуудыг өгүүлэх хүртэл чадвартай гэдэгт найдахгүйгээр 11 болон амлалтын үргэлүүдийг буцааж өгөх нь юу л бол. Тэр бидэнд санаа тавьдаг гэдгийг Библи бидэнд баталдаг. Бурхны хангамжид итгэх нь гинэн хэрэг биш. Энэ бол түүний үгэнд үндэссэн их мэдээллээр дүгнэн гаргасан шийдвэр юм. Энэхүү шийдвэр нь санаа зовхын оронд амар амгалан авчирдаг. Бид 11 болон амлалтын үргэлөө буцааж өгөх бүртээ энэ үйлдэлээр дамжуулан "Тийм ээ, би Тэнгэрт байдаг. Тэр гайхамшгуудыг үйлдэж чадна. Тэр надад санаа тавьдаг гэдэгт итгэдэг" хэмээн тунхагладаг. Та тэрхүү амар амгаланг авахыг хүсэж байна уу? Тэнгэрлэг эцэгч нь таныг түүнд итгэж, тэрч байтугай түүнийг сорихыг уриалж байна. Тиймээс бид 11 болон амлалтын үргэлөөрөө түүнд мөргөхдөө өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээр тавьцгаая.